За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Соёл кафе нэвтрүүлэг маань Corporate Convention Center-ийн Chairman ресторанаас уламжил ёсоор ээлж дугаараа төлөвлөх гэж байна. За өнөөдрийн манай зочноор зураач Болдбаатар буюу Бобрыг урьж ирээд байна. За сайхан зусч байна уу? Сайхан зусч байна. Зусан дээр л байна. Хөдөө амьдарч зусан дээрээ л байна. Хэдэн жил болж байна вэ? 10 жил болж байна. 10 жил болж байна. Одоо ингээд хот руу орж ирэхлээр энэ өнөөдөр бол хэцүү шүү дээ. тийм үү. Бүтэн баг 2 цаг явж шүү дээ. Надад өөрөө шин тэр өвөл цагт зусан дээр байдаг шаргамар тий. Сайхан санагдтыг. Одоо гадаа ингээд нэг хөөртөн цасаар аваад тийм ээ. Мэдээж 100 бол ойлгомжтой. Ер нь бол өвөл тийм зураг зурх одоо хүсэл эрмэлзэл ямар байдгийг өөрөөсөө үед Гоё шүү дээ. гоё. Өвөл чинь намуухан тэгээд саад болох юм байдаг. Чимээч байхгүй. За. Айл хүнээр тийм байхгүй. Тийм хүн чи яг л зургаал зурвал тэгээд сая өнгөрсөн өвөл бол ерөөсөө хотолчин нүдэнэд сэрхэтэл өвөл дуусчлаа шүү дээ. Тийм үү. Би ч жаахан ажилтаа байсан үзэсгэлэн гарна гэдэг. Тэгээд за нэг мэдсэн чил өвөл дууссан хавар болцсон л байна. Би тэр уулзаг үнэлээ бодлоо. Би бас аялж одоо Чамаа явлаа гэсэн сайн явж байгаад ирлээ. Хоошо зам ямар байна? туслан гинөө. Тий. Замчлалт шүү дээ. Тасах. Саяхан нэг үзсэн гаргуу. Тэгсэн. Наадах ч одоо ингээд шовтон гараараа яаж ямар ач холбогдол юм. Нэг мэдрэл мотой замтай. За. Гэдэг Яаж үзэн энэ ч одоо тэгээд болно. Хүний нүндгнүүд чинь бүгдээрээ мэдрэлийн хэрэгтэй юмд байгаа шүү дээ. Тэгэл энийгээл ингээл хөгжүүлэх одоо нэг гарч салгалаа шүү дээ. За. Тэр мэр байхгүй болчиход. Тэгэл энийг эргүүлээд ингээд ахаар чи ерөөсөн маань мэгзэм шиг болчихж байгаа юм да маань шиг. За. Лам нар яаж ингэж юм эргүүлдэг би тэр шиг ерөөсөө нэг чамтай ярьж байхад би яаж эргүүлж байгаач мэдэхгүй. Тэгээд ингээд нэг тийм Төр дутагдaltaй. тий. Дутагдaltaй биш юм аа над чи бас нэг юм гоё амрах өөрийнхөө хувьд бол амрах тийм ач холбогдолтой юм биш үү? Саяхан нэг үзсэн гаргалаа. Амжилттай л үзсэн. Үцгэлэн амжилттай болсон. Тэгээд яг та зургийн хувьд бол миний л өөр хэл бод. Ямар сэдвээр зурвал Хөрг хөргөө. Тэгээд трийгээ гаргаад нэг сони юм яасан гэхээр биш нэ цуглуулад идэг нэг юмнууд биш үү? Тий. Ретро нэг тийм хөгжим янзын. Фитнесээс нэг 20-ыг авчираад Шинээр тавьчихгүй юу нөт үзэсгэлэн дээр подставк тавьж байгаа. Тэгсэн чи их шинэлэг юм болчдөг юм байна. за. Би өөрөө яаж дийлэх вэ гэж гашлаад байсан. Тэгээд нохоо хамартаа ус чихчээр бүтсэн нүглэрэл өөрөө толгоороо шийдэл тэрийг янзлал тэгээд тавьсан ч өвдөөс хойш ямар ч гоё болчихсон. Их айтайхан хүмүүс ч Одоо тэр цуглуулга би мэдэж байна. Жилийн өмнө очиход тэрнээс нэмэгдсэн биз дээ. нэмэгдсэн. Аа. Одоо миний урлан дуусаад том өрөөнд дуусаад За. Ерөнхийдөө музейрхүү юм болоод. тийм үзэл болчих энэ баг л. За миний мэдх Бобр нэлээ хойно их эрчтэй уран зураг руу орсон. Одоо нийтдээ хичнээн зураг зураад байна. Тийм тоо байдаг байхгүй. Тоогоо алдсан уу? Алдсан. Тэрийг тоолцооч утгачгүй юм ерөөсөө. Нөгөө элдэг янзын юм сонирхдаг хэвээрээ. Эвэрээ. Нөгөө машин сонирхдаг хэвээрээ. За. Сая нэг таксины өгөнтэй Маш хэрэгтэй. тийм нэг ах биш. Та хэдтэй биш 75 та гэж. За. Таксивэрээ явж байна. Такси өргөж. Маш гоё машин барьж. Ямар ч өө сэвгүй ерөөсөө. Тэгээд нөгөө тэ чи хоёлаа боолоод би чи машины мотор затвар яаж ажилтдаг тухай дандаа байнга бодож идэг байхгүй.
Тэрийг асуусан чи өнөөх чинь өстой тэр нь тэгдэх тэнд нь тийм би гэл. Ястаны захтансан газар маяг шиг болд юм да. Хоёлаа Урд нь жолооч байсан хүн байна. жолооч насаараа том дэрэг болчихсон. Зарчмыг Практик мондог маш их юу болцсон тийм ээ. тэрийн тэгж янзлдаг монголчлохоор ингэдгийг гэл тэр чи юусэн. Нэвтрэх ярьж байна. Одоо ч тэгээд машины бид нар чи яг бидний үеийнхэн чинь нэг тийм хоёр өөр төгсөлд амьдарч байгаа хүмүүс. Тэр үгэн бол ерөнхийдөө хуучнаас айхтар мэдчихээн л машины зохион бол. Одооны залуучууд бол юу ч мэдэхгүй гэдэг юм чи. Намаа бүр гайхдаг юм чи. Чи яаж эднүсийг мэддэг идэх юм. Энэ чи их нарийн юм шүү дээ. Чи яаж мэддэг ингэ надад. Гэ би унтахтаа баттыг гэсэн баггүй. За. Би яг тэгдэг та унтахтаа ингээд унтах хүртэл чи хүнд нэг хэцүү толгойд янз янз юм орж ирдэг үед. Эсвэл үүрээр тэний хувьд жишээ. Би тэгэл тэрийг бодоод ингээд унтахад чинь өстой яг зарчмуудыг бүгдийг бодно шүү дээ. За тэр дунд тахир голн тэгдэг юм байна. Нудран голн тэгж харцдаг юм байна гэл ингээд бодоод гарсан. Ер нь нэг машин өгсөрчүүл яасан юм байна. Тэр чудлаа зүгээр. Гэхдээ яаснаар бол намайг тэгээд бас гэж ядсан. Гөгшсөн энийгээр яах гэдэг юм бэ чи. Үгүй тэр чи их чухал гэдэг байгаа юм чи. За манай Соёл кофе цаагаар дайлдаг. Юу уух вэ? Американоч. За. Ахын цай уу. За тэгээ хоёлаа цааш нь ярихад манай Баабар комбинатыг өгт. Комбинат гэхэлэр манай орчин үеийн залуучууд цаа ойлгохгүй. Тий. За энэ олон сонирхлуудаас гадна комбинат 100 оройхон бол загсан дэх дуртай байдаг. Нугсгүй шүү дээ. Явдаг уу? Явдаг. Ойрд явж байна. Одоо энэ шиний үйл 15-50 шүү дээ. 15-50. Энэ нэвтрүүлэг гарахад бол эцэн л байна. Тийм байна. Ер нь бол баг байхад туулгууд их ойрхон байж. Загс орно, усан сэлнэ. Ер нь 120-ын комбинатынхны нэг тийм соёлын ертөнц биелдэ. Одоо устдаа ойрхон усан сэлэх ялангуяа тий. Хөлбөмбөг, загас. Тий. Усан сэлгийг оруулаа гандаа яриасан. Төрсөн нутгаар очиж гэнэ. Очно. Тий. Их өөрчлөгдөж байгаа. Өөрчлөө. Одоо би танихаа байсан. Жишээ 10 жилийн амьдарч гарч одоо эхнэрээс би асуусан шүү дээ. Чи хаана байна гэхээр гадаадны тэнд байна. Тэр чи хаана байдгийг гэдэг. Бас нэг гадаад нэр тэрний хажууд байд. Гэ би тэрийг чи хоёрыг мэдэхгүй байл гэж байна. Тэгээд бол бараг төөрөх гэдэг шүү дээ. Гадаад нэр миний хувьд бас надад онцгүй санагдтыг. Яг хоо дэлхийн ертөнц одоо англи хэл гэж үзэж байгаа. Тэр глобалчлалтэй байна л да. Яг хоо глобалчлалын ч одоо би бол хувь хүний хувьд бол өнөөдөр бол магадгүй эсрэгээрээ одоо ондоош гэж ярил л монголчууд байна тий. Түүх судалдаг хэвээрээ. За жоохон харж ил байна. Тэгээд зураг их зурхаар чинь бичиг мэдхээ байгаад эхэлж шүү дээ. Бичиг үсэг солигдоод авах юм хэлэхгүй тий. Гэхдээ би одоо ерөөсө бодоод байдгийн зарим хэл бичгийн ухаанд одоо энэ өөрчлөлтүүд нэг үгэн дээрээ авчаал ингээл энэ одоо хэр зэрэг оновчтой юм. Тэр бүр гайхалтай би одоо харахаар чинь одоо би бол тэгж л өвчтдөг байсан. Одоо ингээд ингэж өвчтдөг болно гэдэг. Зарим нь ойлгохгүй юм биш шүү дээ. Жишээлбэл. Гэхдээ олон үг байна жишээлбэл. Одоо тэр гариг гэдэг үгийг гараг гэдэг болно гэхээр л. Тий. Сансар гараг гэж ярих уу? Тий. Гариг гэдэг нэг л чихэнд нэг чимэгтэй биш сонссон. Юу ярил байдгийн шиг байна л да. Одоо орон зургийн хувьд жишээлбэл манай Баабар бол их тийм универсал сэдв их айхтар ингээд янзаар зурдаг тий. Одоо ямар сэдв дээр байж байна? Хөрөг дараагийн хөргөл хийж байна. Та хамгийн сүүлд сая нэг дүү надад камер авч өгч. За, хуучны камер гэж. Хуучны камер одоо мэрэгжлийн камер шүү дээ.
даагтлагдсан юм VHS үү их үү? Кассетны үгүй юу? биш ээ. Биш үү? 6 камер. Бүрийн том. Тэгэхээр ч одоо би баярлахаас өөр арга байхгүй шүү дээ. Тэр нь өөрийнх нь өөрийг би хийгээд өгсөн. Үзэгдэл нэрээ тавьчихсан. Тэгээ би баярлсандаа эхнэр юм хийж байна одоо. За. Уцтай. Ой, минийх өж 6-наас нь явуулаад. Хамгийн таалагдсан гоё зураг. Ахын чамд хариуг нь барьна гэдэг. Тэгээ эхнэр нь хийгээ сууж байна. Зураг мэдээж хэрэг борлуулах хэрэгтэй байдаг. Өнөөдөр энэ ямар байна? Уран зураг сонирх байхгүй яах. Тэр чинь юутай холбоотой? Юу гэж үзэж байна? Одоо эдийн засгтай холбоотой байдаг юм уу? Альсвал хүмүүсийн сэтгүүтэй холбоотой байдаг юм. Тэгэл үзэсгэлэн гаргах ч болно шүү дээ. Аргаа орлоо хэд нэг ганц зэр зураг зарчдаг л байж юм. Ядсны шархаа нөхчдөг. Тийм ч юм байхгүй болоод шүү дээ. Энэ ковид үед нөлөөлсөн баха. Нөлөөлсөн баг. Гэтэ тэр нь бол готрохгүй л дээ. Тэр бол хамаахгүй. Сайн Баавар Ихсаны юм ярьдیں۔ Одоо ковидын хэдэн жилд энэ ном зохиолын борлуулалт өссөн гэж. Тэгш. Ковид чинь бас нэг бодлын их том уршиг мөртлөө бас сонин юмыг бас өргөж өгöd шүү дээ. Тэр чинь залуучууд хэрэгтэй байхгүй. Тэнийгс бүр ном унших байсан шүү дээ. Тэгээ одоо ингээд борлогдоод байна гэж чинь залуучууд авч уншаад байна гэсэн үг шүү дээ. Бобр ямар гэдэг би одоо ийм интернет юугаар ном уншиж ерөөч цаасан ном л уншмаар байна. Магадгүй бидний үеийнхэн одоо 2000 оноос хойш төрсэн хүүхдүүд энэ төр өөр байна л да. Z generation гэдэг яриад байна шүү дээ. Тэгэхээр бас их тийм би ингэж бодоод байгаа. Хөгжим нөгөө нэг одоо хуучин винил том пянз сонос пянзрууч байгаа юу хуучин. Одоо би тэр чинь нэг тийм сонин үед амьдралаа шүү дээ. Одоо кассет байж байгаа CD болоод буцаад нөгөө том пянз руу тоосон датсан пянз руудаа тэр сайн гарч ирсэн сонин биш үү. Тэгээ пянз цоглуудгаа яаж юм? Нэмэгдээл байгаа олон болоо шүү дээ. Гэтэ шинэ пянз бол байхгүй. Орчин үеийн залуучуудын пянз бол арайч аваагүй л. Гэтэл хуучны пянзд бол байгаа шүү. Тийм. Төвшин маань юу гэж байна? Манай Бобрын хүү бол одоо нөхөрхөн хөгжимчин мундаг гитарчин шүү дээ. Болсон. Нөгөөх мөнх тунх гээд хөгжлийн кино байдаг шүү дээ. Тэрний хөгжим хийж байгаа шүү дээ. Хөгжим зохиогоод зохиомжлууд. Зохиомжтой тэрний хөгжмийг хийгээд өөрөө бас аниматор хийгээд бас нэг 6 жилийн үлдсэн бас юм байна. Тийм байгаль юм байлгүй дээ. Би аниматор хийж байгаа аваа л гэдэг. За. Тэгээд болж байгаа байлгүй л гэж бодож байгаа шүү дээ. Бас айх юм биш шүү дээ. Ямар юм хийж байгаа бол та гэж бодоод. Ач том болж байна. Том. Одоо ч өнөөдөр илүү өчигдрөлөө. Улсын шалгалт өгөх гэж байна гэсэн. Бүр тийм болсон. 3-4-р ангийн хүүхдүүчид улсын шалгалт өгдөг болцсон юм байна да. За. Хоёулаа нэг янз бүрийн сэдвээр ярьдаг. Би өнөөдөр чамтай нэг юм зарим сэдвээр хоёулаа санд бодлоо салж бодоод байна л. Одоо тусланд амьдрах, хотод амьдрах тийм ээ. Би бол ингэж бодоод байгаа. Өнөөдөр одоо энэ хотодын олон өндөр давхар машин хэрэг тийм үү юм. Миний бодлоор бол одоо таны амьдарч байгаа нөхцөл энэ л тэлж явах хэрэгтэй гэж би бодож байна. Одоо орчин үеийн нөхцөл байдалтай тааруулаад хаост амьдардаг. Хаос нь заавал том нүсэр хаос биш. Тий. Одоо сая би минималист гэдэг юм яригдаад явах чи одоо ерөнхийдөө нэг тийм сайхан амьдарч байна Америкт байгаа монголчууд жишээлбэл те. Манайх л гэж одоо энэ хот дүүрэн хачаачин байшингуудаа бариад би бол энийг их эсрэг байдаг. Эсрэг үзэлтэй. Ялангуяа монгол шиг юм сонин газар зүүн байршил энэ өргөн дэлгэр тал нутг газар бол
ямар хэрэг байна тийм. Тэлжил байх ёстой шүү дээ. Одоо Бобрын жишээгээр ингээд хөдөө гараад амьдрах бүх нөхцөл нь байж байна. Тийм ээ. Сая нэг их сонирн боллоо. За. Хагас өдөр 30 дугаар жин авсан чи фортуна. За. Юу нэг баг юмгүй гэж. Би танах руу очлоо. За тэг. Бат хоёр. Тийм. Тэгсэн чинь хоёлаа хотын нэг ангийнх. Нэг 10 жилийн. Хоёлаа хотын гадуур ажил хийнэ. За. Гэдэг юм байна. За гэл. Тэгэл суужсэн чинь давхи өрөөд ирлээ нэг залуу та манай ангийн бас. Тэгсэн чинь намаа аваад та руучлаар хоёлаа харилцан ярьдээ шүү. Би ингээд тасалж байгаа юм шиг ярьж байгаа битээ ойлгоорой. Юу 52 миллион оноо. 52. 77 онд. Хосе Марти. Тэгээд уучлаарай. Тэгсэн чинь шарам мортоор даваад шарам мортоор даваад уулан дундуур яваал ерөөс. Амар замаар бол хамгийн гол нь над юу үзүүлэх гээд байсан гэхээр тэр цусд нь барьсан байшингуудын загварыг үзүүлэх гэж байгаа юм. За. Тэгэл манай шарга мортын би чинь өөрийнхөө тэндээс дэшегээ явж үзээг юм чинь. Гэсэн энд нэг юм гоё байшин би ийм загвартай, энд нэг юм гоё байшин ийм загвартай. Тэгээ шарга мортоор даваад сэлхээр орчт юм байна. За. Сэлхээр ороо сэлхийн зам байна уу тийм? байна. Машин зам байна уу? Машин явж болж байна. За. Тэгэл гой байшингуудыг харуулдаг. Сэлх ороо сэлхээс буцаж хотоор туслангаар дайраад гүнт даваад гүнт давж явжсэн кофе гэсэн. Сачра. Нүд мандал очдөг шүү дээ. За. Батсан бүр мандал. Тэг. Тэгээд тэндээс кофе авах дэлгүүрээс нэг ундаа ус авч уучаал тэгээ буцаад ирсэн шүү дээ. Тэг гой байшингууд байдаг юм байна. Танаа байшингийн загвар чи өөрөө яасан уу? Тэгсэн уу? Санин загвартай байшин шүү бас. Тэгээ миний бодлоор л одоо эндмэр санагдаад идэв. Тэрх өндөр байшин байгаад ерөөс ашиг ялах. Тэг. Нэгдүгээр ард түмэн тэрийг хөдөлж авах мөнгө баг. Тэрийг барих гэж маш их хөрөнгө зарна. Одоо улам л барилгын материал үнэтэй болоод байна шүү дээ. Тэрний энэс гарах шийдэл бол миний бодлоор энэ гэр хороолол руу бохир зүрийн шумар болж ирээд. Дэд бүтсэн л төр хийгээд өгсөн. Тэгэх юм бол монголчууд аймаг сэргэлэн ард түмэн шүү. Яаж игээд өөртөө өөрхөн байшин өөрийнхөө хэмжээнд шүү дээ. Материалыг аваад байшин бариад ингээд суучих бол утаа байхгүй болно шүү дээ. Тэгээ зам харгуугийн янзлаа. Тийм замын тавиал одоо ингээл за одоо та нар халуун хөтөөс нь ирсэн бохын сууг нь ирсэн баг чи хин ч байшин барих гэж бодсон хэрэгцээг нь тэр бүтсэл хийгээд өгөх асуудал байхгүй. Тэгэхгүйгээр тэрнийг дүүртэл манах байшин бариад хин ч худалдаж авахын тэгээ хин ч орохын тэгээд шин санагдав. Хүн чинь өнөө цагт нэг юм хавчигдмал амьдралаас гарах сонирхол нь байгаа шүү дээ. Тэгээ одоо хүн болго машинтай байна. Бодлчинд машина хийчдэг нэг гаражтай. Тэгээ нэг олон өрөө хэрэггүй ч олон давхар. Тийм, олон давхар байсан гэрэг баг. Ерөөс намхан нэг давхар тогтохтой. Тамаач дээшээ хийгээгүй дээ. Дээш манай хоёр давхар. Би одоо нэг давхараа бүгдийн өөрийнхөө эзэмшилт аваад ямаараа дүүргэсэн. За. Эхнэрийг дээшээ гаргах. Мүзэн одоо шахагдаад нөгөө чинь. Тий. Галтгоон л үлдсэн дээ. За. Юуны хувьд түрүүн комбинат гэдэг ярьлаа шүү. Өнөөдөр одоо ийшээ энэ зүг рүү маш их байшин шинээр баригдаж байна. Маш их зөвшөөрлөлтөй болж байна. Одоо өөрийн чинь бодлоо би иргэн хүний хувьд яриад шүү Бобртоо. Одоо энэ Төв аймаг руу тэлэх тийм ээ. Тэлэх үйл явц бол гайгүй явагдаад байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо миний бодлоор бол өөрөөр хэлээд байгаа тэр дэд бүтсэн улам ингээд цаашаа давраад яваад байх хэвээр тийм ээ.
Энэ бол одоо би ямар утгаар яриад байна гэхэл манай Бобр бол хөдөө амьдарч байгаа хүний хувьд бол хаяа нэг очиход гом ад жаргалтай санагдаж байгаа надад. Модон дунд тийм ээ. Тэгэл тэр чинь хамгийн гол нь өөрөө өөртөө тогтох гаргахын тулд тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Миний толгой зөв ажиллах юм бол над орчин хэрэгтэй. Тэр орчныг би өөрөө хийж бүрдүүлж ийж тэгэхгүй нэг амар юм дээр суучаад би зураг зурх гэж нэгээс уугаад байвал санагдсан шүү дээ. Ямар ч юм. Хажуу айлтгаа хөршийн хувьд ямар байна? Зүгээр. Бол дан аваа бодоод байвал сони ертөнц тийм. Тэгэлгүй яах. Тэр чинь хамтан амьдрал. Ерөөсөө л хүний нийгэмчил тийм шүү дээ. Хамтан амьдрал юм. Гадагшаа явахгүй мó Бобр чи. Яагаад явдаг? Сэн биш. Сэн биш. Ер нь бол явж байсан. Одоо хот руу явах сонирхолтой болчиход шүү дээ. Өнөөдөр бол ядж иж л ирлээ шүү дээ. Манай Адам ах тамир бас тэнд л байдаг танаа нөгөө эсрэг тал гүнд. Тэгээ яриад идэв. Би одоо хот руу орохоос дургу хүрээд идэг. Тэгээ хүний ер нь ингээд насны онцлог байд юм уу? Би бол жишээл ер нь бол хөдөө нутг руу тэмүүлэх аястай болох юм. Агаар нэгдүгээр чимээгүй орчин тийм ээ. Энэ бол одоо монголчууд бидний нэг тийм амьдралын маргааш болмоор санагдаад байгаа маа. Энэ яг хоёулаа нөгөө нэг иргэд Монголын Улаанбаатарын иргэн хүний хувьд бол энэ нэг хавшигдмал шахагдмал байдлаас гармаар санагдаад байна. Одоо бидний үед биш л илгээлтийн эзэдгээл одоо яг хөө тэр нэрмэн сонин сонсогдож болно. Гэхдээ ингээд залуучуудыг би дандаа хэлдэг байхгүй. Та нар ингээд коммун маягийн ингээд хэдэн найснаар гараад хөдөө гараад амьдралыг шинээр эхлэеч тийм ээ. Залуу занд насан дээр гэж бодогдтiin. Тийм бодол байна. Энэ бүхэнд л байгаа шүү дээ. Над ч гэсэн. Тэгэхээр тэрийг залуучууд маань хэр зэрэг хүлээж авч юу вэ гэдэг л сонио байгаа байхгүй. Тэдний чинь толгой шал өөр юм байна. Тийм. Жишээл. Тэдний ч өөр сурч боловсруулах гэдгээ тайлбарлаж байгаа. Гэтэ үнэн чанартай бас өөр янз юм байт юм шүү. Бид нар одоо бол залуучуудыг шүүмжлэх ёстой болсон шүү дээ тийм ээ. Одоо бол би тэгж чадахгүй болсон. Би ч гэсэн ер нь бол өнөөгийн үе те шал өөр үе байна. Бидний нөгөө нэг хуучаардаг бидний үед ингэдэг байлаа тэгдэг байлаа гэдэг бол маш сонирн биш болчиход байна шүү дээ. Энэ ч нөгөө өн төрлөختний хөгжлийн жамаар бол шал өөр нөхцөл байдал, шал өөр иж байгаа гоож байгаа хүртэл өөр болсон. Тийм ээ. Бидний үед чинь бол одоо ахын тастай өнөөс ухаалцдаг биш. Тийм. Ах цахтай. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Чи бол дугаа ойл гэж шүү дээ. Тэр чинь бид нэр гологдож ийн гэсэн үг байхгүй тэр хөгжүүдэд. Гологдож байгаа байхгүй. Тэгэхээр би бол ингэж бодоод байна. Өнөөдөр бид нар хөөгч ухсуудынхаа тэр үнэтэй зүйлсийн сонирхож байгаа юм хүндэлдэг байх хэрэгтэй. Би ялангуяа хөгжмөндөр бол өнөөдөр ингээд одоо бага охиныхаа сонсож байгаа хөгжмийн төр шал өөр шүү. Тэгэхээр өнөөдөр ингээд заримдаа ингээд чихэн чиртэй юм сонсогдох юм. Зарим нь бол их тийм одоо энэ хөгжмийн төвийг сонирхдаг, хөгжлийг сонирхдгийн хувьд бол мөн л нөгөө нэг эргээд нөгөө нэг хуучин классик маяг руу классик гэдэг нь одоо сонгодог хөгжим биш шүү. Одоо хуучин рок, поп энэ энэ чинь ингээд ерөнхийдөө хойноос ингэж баталгааж явдаг юм байна л да. Тэгэхээр сая би Америкт явж байгаа л одоо сонин хамтлагуудын тэр үзэж байгаа юм л да. Одоо жишээлбэл их сонин тэнд ингээд хөгжмийн дууралт нь саундууд нь гэж арай өөр дуурайд байна. Тэгэхдээ хэв маяг нь бол ерөнхийдөө нөгөө бидний ажилласан хэмнэл рүү буцаад орж штэ. Манай бав бол рок хөгжмийг сонирхдаг. Металликагаа сонирхдаг хэвээрээ. Хэвээрээ. Тийм. Ганцаараа юу хийх вэ? Нөхөгээ сонсч
Өгчмөө тавиад зурж байна уу чи? Тэгээ шүү дээ ерөөс. Бенз догдолч тавил тавихгүй компьютер дээр тавьчаал ерөө суугаад явж лээ. Яваараа чи бенз тавьчихсан дажгүй болж байна уу? Бага шүү дээ. Одоо олон болсон шүү дээ. Зөв интернет дажгүй. Дажгүй. Гэлгүй юм даа. Сажигнаал сайх шүү дээ. Аа. Төвшөө очоод арай өөр дуурал тэр бас их тэгэл багтаа байна. Гэхдээ бас залуучууд бол өөрөөр хүлээж авдаг. Зарим л хин ч тэгээ дуурд юм уу гэж байгаа юм чи бүр жоохон хүмүүс бол дуурд ингээд рок тавьсан сонсгосон ч гайх. Пүү ийм гоё юм уу гэдэг юм чи бүр гайхаад байгаа юм чи. Тэгэхээр бид нар бас бидний үе эдгээр одоо өөр хөгжим сонсдог байлаа гэж бодъё л да. Тэгэхдээ өнөөдрийн залуучуудынхаа бас сонирхлыг бас хүндэтгээд гэхдээ нэг ийм зогоохон маягаар ерөнхийдөө нэг ийм хуучны юм өнтер үзүүлэх айгүй хүлээж авдгийг. Их сонин тийм хүн гэдэг амтэн ч одоо ингээд бас шинэ юмыг хэрмэлзэх боловч хуучин юм бас их сонирхдаг ийм цаг байдаг байна л да. Тийм ээ. Тэгэхээр бидний одоо бид нар өөрсдөө мэдэхгүй тэрнийг бас хийгээд байгаа тал бий. Одоо сонсож байгаа хөгжмөөрөө ч юм уу, зурж байгаа зургаараа ч юм уу тий. Манай Бобруу рок pop ихний комик гой зурсан да. Зурж байгаа юу? Зураагүй одоо зурахгүй яасан. Гүй яах вэ? Одоо болсон шүү дээ. Тийм. Сая үзэсгэлэндээ би ерөөсөө олон танд нэг ч тавиагүй шүү дээ. Тавиагүй. Ганцхан Адар Сурмагийн зургийг л тавьсан. Адар Сурм гоё шүү. Би тэрийг хүүтэн зурж өгсөн байхгүй. Тэгсэн чинь манай хөргийн тэр болтох миний аавын зургийг тавьчих. Үгүй ах нь ерөөсөө олонний танил хүн нэг ч тавихгүй гэж бодсон юм байна. Хүүхдүүд нь сонирхсон уу? Сонирхсон. Тэгээд тавьсан шүү дээ. Би тэр их найз байсан санаас. Их сонирхсон. Адраа гэл надаас хахалтай. Тэгэл залуу зондомж байла. Адар сүрэн битэр бас нэг 100 татчихнаа. Нэг удаа нэг килограмм мандрин аваад болгоор гомж. Нэг лонх юм авчаал хоёлаа. Тэгэл хоёр их сони игэрдэг. Alors энэсгэлтэй нэг сайхан уран бүтээлээ та. Бас хөгжсөн хүн байсан шүү. Эх гоё. Аюу гоё зурна. Тий. Би Эрдэнэтийн имлэгт чирэг багт би хөвчсэн чинь Адар Сурмгаа тэнд хөвтөж таарад. Тэгээ миний өрөөнд дахин ороод ирдээ. За. Би шин цэрэг юм чинь зураг зурдаг. Яа л имлэгийн манай офицеруудын авгаанаар имийг би хийж байгаа юм чинь. Өвдөж имлэгсдэггүй. Имлэг юм зурулах гэж наа. Чи бас танилцчихсэн. Тийм тэгээ тэнд танилцаад өнөөдөр чи наад өстой юм яаж үчи ингэж би анонсоо ингэж бичдэг байсан ингээд. Аюу гоё над тайлбарлаж их гоё юм байл. Тий, их хэрэг нь бол юм байсан. Маш мэдлэг одоо сонирхлын хувьд чи энэсгэл Адар Сурм бид нар чинь бас нэг өөр хоёр юу байлаа шүү дээ. Тэгэхэд тийм гоё юм бодож исэн байна. Тэгэл би одоо боддог байхгүй. Гомон тэр дээр үз тэгэл тэр гоё дуучин тэгэл тийм юм ярьж исэн гэл эргээ санахад бол над нэг гоё юм одоо хоолойных мөнгө ингээд сонсогдоод байдаг байхгүй. Тэгээ одоо техник бас хөгжсөн ингээд бодоход яг одоо ингээд янз бүрийн хоолойг засах барих юм юу байдаг боловч яг Адар Сүрэнгийн хоолойны өнгийг яг тэгж гаргадаг чөтгөл баг. Тий. Одоо бол ерөөсөө зүгээр нэг төслүүлэх бол байна. Тий. Тий. Тэгээ хүн одоо их том ажил эхлүүлээ явж шүү дээ. Аваар кино хийх гэж явж байна. Гой төвх гарна. Тий. Тэгээд их л стейхэн хийцэн над явуулахаа гэж авчираад үзүүлж ил болж байна хөө. Нэг хэсэг бидний үеийнхний их мөлийлэгдэг, талилгадаг энэ төр ажилтай. Өнөөдөр маш их зөрчилтэй тэр өөрийнхөө авиас бэлгээр тухайн цагтаа их тийм одоо янз бүрийн эрсдлүүдтэй ийм хүмүүс байж одоо ташнаач гэдэг юм уу те оюун шимгч гэдэг юм уу одоо мундаг дууч. За тэгэл дөөрийнхэн одоо
цаг цурангайч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ түүх сэдвэр манайхан одоо нэг тийм гоё хүний тухай кино ч юм уу те гоё уран зохиол энэ жоохон дутагдаад байдгийг надад санагдаад байдгийг. Одоо баруун бол энэ бол бестселлерүүд бол ийм хүмүүсийн амьдрал тий. Тэгээд нөгөө нэг хүнд дуугаараа нөлөөлөх чадвараараа тэр амьдралын тэр баялаг төвх тий. Тэр бол ингээд бүр гоё санагдана. Гэж би хувьдаа үзээд байгаа. Тэгээд тэр үед чинь манай одоо одууд яг л бидний шиг л амьдэрдэг байсан байна л да. Тий. Миний бодлоор бол. Одоогийн одууд бол шал өөр амьдэрч байгаа байхгүй. Дайцгүй. Ямар ч үгүй тиймэрхүү юу та. Тэрнээсээ л болж хохирогч болоод байгаа юм уу гэж би боддоо шүү дээ. Өнөөдөр бас нэг юм кич гэж нэг үг үүдээ орсоор одоо юм гялт цал юм айгүй их хөөцөлсөн. Материалын талын юм сонирхолтой. Сая би Америкт ингээд айлаас нөгөө Брюс машин чинь Холливуудад одод унж байна. Манай энд бол нэг юм адгийн машин болчих гээд шүү дээ. Алт үзэгдээл. Тэгээ бид нар нэг аялын тойрог багийнхан маань Брюс машинаар одоо Америкийн 12 3 мужаар явлаа ш сая. Гэхдээ тэгэл хаашаа харна Брюс пүүжигээ гэдэг юм биш. Пүүжиг ч одоо явж байна те. Тэгэхээр би ингэж боддог байхгүй. Энэ одоо ийм материаллык ийм гялт цал юм хөөцөлдөх тийм 90 үе ерөнхийдөө ингээд түүх рүү орж байгаа юм болоо гэж би найддгийг. Өөрөөр хэлбэл заавал нэг тийм мундаг маркийн машин унаа, заавал нэг 99.1-т утас бараал те. Энэ нэг үе бол ерөнхийдөө дуусхолоо гэж би горддгийг. Тэгээд эн чинь бас нөгөө нэг соёл урлагийн мэдрэмж энэ дэр одоо манай Бобрын үүрэг бол маш чухалтай зураач тэгээ хүний хувьд энэ ертөнцийн гоо сайхныг мэдрэх тийм ээ. Ер нь бол зураг зурхтаа ямар нэгэн ийм юм бодож зурнаа да. Тийм ээ. Бодлогогүй зүгээр нэг юм зураад авах нэг хэрэг тийм. Бобрын зурах яг тэр мөчид юу боддгийг гэдгийг л би сонирхоод байл. Галзуурцал гэдэг байхгүй. Яа. Галзуур өөр юм аягийн галзуур. Тий. Тэгээд тэр чи өдөр чинь тгээс суухгүй шүү дээ. Ганц хоёр сайн гараачаал тэгэл бас л өнөөгөө хараад гашлал. Гэж талталчихгүй нэг ингэж ичээл. Урж аях тал би одоо арайч урж аях нь гайгүй. Гайгүй. Тий. Бас нэг бодолтой зураад байна. Тийм юм болов гэж бодсон. Эхэндээс би урж хайдаг байсан шүү дээ. Тийм үү. Урж хай гэдэг бүр хүн амт үзгээр дэгдэг байсан. Одоо арай гайгүй л. Нэг юм зөвшөөр бити урж хайж байгаарай бабра. Урсан ч байж явах хэрэгтэй юм биш. Яг гэж би сая Кливлендэд рок алдрын танхимаар одоо музейлд тэгсэн бүр их сони юм үзэж байгаа. Тэд чи ингээд бүх одуудын нөгөө нэг өмсөжсэн, зүүжсэн, биччихсэн үзэг харандаа ерөөсө байхгүй малах. Тэрэн дотор надад нэг юм гайхамшигтай юм юу санагдсан гэхлээр одоо нэг дуу зохиож штэ. Зүгээр нэг юм жижигхэн цаасны болон дээр мачин одоо бичиг үсгтэй хүн биш. Тэрнийгээ бичээд ингээ урагтсан тэр нь хүртэл ингээ маш сонирхолтой харагдаж байгаа. Би гэж нэг нөхөр аваачаад нөгөө биш бас нэг үг ая зохиодог бас орлого хийдэг байхгүй. Тэгээс нөгөө гар бичмэлүүд аваачаа бүгдийг хайц бүр харамсаад байгаа. Тэр шиг би өнөөдөр нөгөө манай рок попын хандаж урлагийнхэнд ер нь хандаж эхлэхэд тийм юм хадгалж явах хэрэгтэй юм биш. Тэгээ зураач нар ч гэсэн. Тэр магадгүй урагдсан үнцэг дотор янз бүрийн юм сүнслэг чанар гэж би ойлгоод байна. Тэгээ сая чи би тэнд очиод ингээд нэг шаа гадны Монгол тохироо хичээд гайхаад байгаа байхгүй энэ одоо битсэн юу хүртэл ингээд хадгалсан. За тэгээд цогоор мохоор тэр бол юу ч биш. Юм уушаас үгүй юу яах хэрэггүй юм байл ш. Мог устгаад ээж. Надад одоо нэг юу гэдэг гаваагаа нэг таталбар өгдөг.
Тэр үедээ бол цагаан цаасан дээр л хийжсэн байх л та. Аа. За тэрнийг хадгалаарай. Харнагаар хийсэн. Тэгээд тэрийг би цагаан фон дээр хийхэд бор харагдаж байгаа. Аюу гоё. Одоо л миний дээр бурхан шиг өлгөөтэй л байдсан шүү дээ. Гоё. Чи бүр ингээд цаг өнгөрөх тутам мөн зэн нэмэгдчихэд өөрөө зураач юм мэдчихэж шүү дээ. Гэхдээ сан чанарын авьяастай том зураач гэж ярина шүү дээ. Зүгээр нэг ингээ хаяад бол бас нэг өөр асуудал тийм ээ. Гаваагаа одоо агуу Монголын том зураачтай нэг яа харагдав. Агуу таньдаг байсан үү? Мэдхүү. Харагч нэг байранд байсан шиг санаад байна. Тийм хүүтэн би нэг байна. Тийм шүү дээ. Намайг нөтх манай аав чи нэгдлийн дарга байсан шүү дээ. Төв аймгийн Баян сүм. Манай ээж тэнд дэмч байсан. Тэгэд гаваагаа очижсэн. Намхай чирамга гаваагаа очиж. Чад нөтх сумдууч нэг тийм арга хэмжээ хийдэг л байсан юм шиг байгаа. Тэгэд очиж исэн. Би тэгтэн хамт явж бас харж үзчих. Агуу хүнийг харж ихэд л оюутан өснө мэдхэд. Би одоо бобро таны гэж ярив. Зураг зурж эхлэхийн битээр нөхөрлөөд найслаад 20 жил болж байна. Тийм ээ 20 жил. 20 гаруйч болох нь тий. Анх бобрын зурж исэн зургнуудыг би сандаг. Тэг өнөөдрийн зурж байгаа зураг. Ер нь ямар нэг юм өөрөө тэр өсөлтөө мэддэггүй юу? Өгсөх маягаар явж шүү дээ. Тэгээ тэрийг тайлбарлахын тулд ингэж тайлбарлах хэрэгтэй байх гэж бодож байна. Анх зураг зурхад жавж иж нэг зураг гаргадаг байсан. Одоо л жаргаж иж нэг зураг гаргадаг. Гэдэг утгаараа л өөр үүдэг баг. За. Тэр үед чинь би хөрөг хийхэд зовч штэ. Яагаад энэ өөр болчих болов яах вэ? Ямар өнгөтэй явах уу гэдэг. Шалгалж ийж нэг хөрөг хийдэг юм бэл. Одоо шал өөрөөр би жаргаж нөгөө хүн дээр чинь тоглож ийж хийдэг болсон. Өөрөөр мэрэгэн ухаан тэлж байгаа. Тийм тэрийгээрээ л байх гэж би боддоо штэ. Нөгөө цэцгийн нэг сэдвэр нэг баахан зураг хэлсэн шүү дээ. Тэр бол надад их гой санагддаг. Өнөөдөр өв сургамжийг зурна гэдэг бол нэг ясны хөгжим юм а да. Тэ. Тэгээд бобрын зургийг бол ерөнхийдөө нэг хөгжим тоглодог хүний одоо характер одоо Джон Леннон тийм байсан. Бобр би чамд яриад байдаг шүү. Дуу гой дуулан зохион хажуугаар нь гой зурдаг байсан. Тэгээд зураг гэдэг бол хөгжимтэй ингээд харшаад хослоод явбал гайхамшигтай юм байдаг тийм ээ. Зураг зургатаа хөгжмийн хэмнэл сонсоод зурж ийн гэдэг шүү дээ. Ерөнхийдөө таараа. Тэгжл байгаа юм чинь. Тий. Одоо jazz хөгжим рүү орё гэж бод тийм авангард зураг нэг оролцдог юм тий би. Одоо чамаа хэлснээр би jazz сонсоод байгаа шүү дээ. Тийм үү. Jazz сонс гэдэг. Гоё яваад тэгтэл аюу гоё юм чинь. Задарсан одоо төрөн би нөгөө нэг эхэндээ зурж ирсэн зураг, өнөөдрийн зураг энэ чинь хөгжмийн явдлаар ингээд мэдрэмж дээшлээд сүултээ ийм jazz руу орно гэдэг нь оргил. Гоё. Би бол jazz хөгжмийг сэтгэлгээний хөгжмийн сэтгэмжлэх, зохиомжлох энэ авьяас билгийн хамгийн оргил одоо хөгжим гэж ойлгодог. Мэдээж хэрэг энэгээрээ би сонгодог хөгжим мэдрийг бол үгүйсгэсэн юм ерөөсөө байхгүй. Тийм ээ. Би ингэдэг байсан байхгүй. Хипхоп хөгжмийг ойлгодог. Тэгээд яагаад ингэж гэдэг юм бол би их гайхдаг байхгүй юу? Тэгээд би залуучуудтайг уулзж байгаа юм л да. Ямар хөгжим вэ? Хипхоп.
Тэр нэг азар би нэг дуучдаар нэг хөрөг хийсэн шүү дээ. Олон тийм клаш. Тий. Тэрэн дээрээ би нөт бахан хипхоп, Америкийн хипхоп нарыг зурсан. Нэр нь толгойд төр байгаа юм чинь. Нөгөө залуучуудаа ингээд боолал тэрийг сонсдгоо, энийг сонсдгоо. Та яаж мэдтiin? Та яаж мэдтiin гэх ингээд байгаа байхгүй юу? За яг би мэднэ гэл. Тэгэл нөөдөлж яриад ахаар чинь. Юу хипхоп. Тэгээ одоо үнд гүйцэтгэн гэдэг шиг би тэдний зөв гэж бодож байгаа. Яг сонсох хэрэгтэй юм сонсох хэрэгтэй шүү дээ. Бид нар бол тэрэнд нөлөөлөх. Ёсч байхгүй алж. Тэгэхээр яалтч байхгүй одооний залуучууд бол хипхоп руу бол бас агуу орж. Үлэмж хийсэн. Насны шанслаг байна. Тий. Одоо яг нэг үе биш дээ. Хипхопор одоо амьдарч байгаад нөгөө мэрэгэн ухаан тэр тэлээд эхлэхлээр Бобрын зурдаг зургийн ялгаа гэдэг шиг өөр хөгжим рүү аажимдаа ордог. Тэгээд ийм тал байна бас. Классикуудыг одоо рокийн классикуудыг асууж мэднэ гэж. Мэднэ. Сонсдог хөөд. Гэхдээ зүгээр ганц нэг сонсч л байсан. Хоёрдугаар энд шатнд л явж байгаа байхгүй дэрч. Дээр нь одоо нөгөө их юмнууд. Төвшин рок хөгжим сонсдгийг би мэднэ, тоглодгийг. Хипхоп сонирхгүй мэн. Гүдээ. Үгүй юу. Гэтэл яг л тэр хүүхд байхдаа бас хипхоп сонирхдаг л байсан. Нөгөө малгай юмсаа. Нөгөө салтаан доромд өмсөл. Тэгэл явдаг л байсан. Тэгэл дараад нь тэрийг надад ярьдаг байсан. Хичмээр би тийм огт төвчсөнсөө явж исэн байгаа юм даа тэгээд. Гэхдээ одоо сонсдог л байлгүй. Тий. Би сонсдгийг байна л да. Би өнөөдөр ингээд охиныхаа миний баг охины сонсдог хөгжмийг сонсхолоор эхлээд жоохон тийм сонин. Магадгүй би өөрийгөө тэгж хөглөөд байдаг тий. Одоо эдний хөгжимчтэй гэж тий. Тэгэхээр би бодоод байна. Ер нь бол утга гэж нэг ярэ. Хэлбэр түрүү чи миний ярьсан дээр эргээд очиход ерөнхийдөө тэр юуг олж сонсох айгүй зөв юм шиг байна. Донжийг олж сонсох. Би магадгүй нэг биш удаа сонсч зарим донд нь хүрдэг тав би. Тэгвэл одоо сүүлд нэгээ сонсоод төгсдөр би нэг айгүй мойхорлон одоо хөгжим мэдрэмж ингээд хөгжлийг ингээд сонирхдаг хүний хувьд бол хоцорчихгүй юмсан гэж их боддог байхгүй хичээдэг. Тэгээд зарим тал би өөрийгөө ялаад байдаг бас юм одоо мэдрэмж байна л да. Одоо бас нэг сонио хөгжим. K-pop. За. Би ерөөсөө бас сонсдгүй байсан. За. Тэгсэн чинь манай эхнэр тэрний улаан фэн. За. Bitэрч одоо ингээд би тэнд том телевизээр үзэн галтгоонд манай хүн нөөт үзэн шин. Тэгэл тэнд чинь манай хэрэг сонсолт. Тэр хамтлагууд яасан сайн мэддгийг энэ тэр байна, энэ тийм шагнал авчихсан. Ийм хөрөнгөтэй баг л тэрийг яриад эхэлж байгаа юм. K-pop шүү дээ үгүй. Онцлог чанар нэг аялгуудлаг байдгийг. Солонгос аялгуу биш дээ одоо. Гармон гэж ярил л да. Чихэнд их чимхтэй ихэнх дуунууд нь тийм байдаг. Хоёрдугаар харахад их тийм үзэмжтэй. Тэгээ одоо нэг одоодаа ингэж дуулаа тэгээ бүжиглээ. Бас нэг солонгосч айхтар бодлоготой хийж шít. Одоо Бобрын эхнэрийн анхаарлыг яаж татах вэ? Миний нэг орс найз байдгийг. Хүүгийн одоо насаар бол бидний үе арай дүүлдэ. Тэгэхээр бүр улаан K-pop-ын фэн. Их сониш. Тэгээ би орс хүн штэ. Орсон. Тэгэхээр би энэ K-pop-ын энэ юунда байна вэ гэдэг ахлаа би тэр гармон дээр гэж. Хүний эцэг чих сонсдог чих чинь өөрт нь таламжтай юм ил сонсож хүлээж явах одоо функцтэй байж гэж бодъё. Тэрнээс тэрэнд бас ингээд төрөвчийн миний хэлдэг шиг сонсох сэтгэлээ зориулах хэрэгтэй байдаг болов гэж бодоод байна.
тэрнээс энэ шууд өгүүлсгээд байж бол айгүй утгагүй байна. Тэгээ би одоо үүсгэж чадахгүй юм чи. Тий. Гэтэ өөрөө бол би сонсож гин үү гэдэг бол бас яг бүгэн сонсож чадахгүй л байгаа. Тий. Баг базар байна. Оо, бэтэс гарч ийн гэл ингээ. Үцгээд чинь. Тий. Би бол тэгээ наа чин тэгээ яат ингээл. Хүй наа чин юу ярьж байгаа юм бол тийм наа чин нүүбийн юун дээр тоглолцсон ерөөсөө эн чин тэр барууны бүх шагналуудыг солонгосын эдийн засагт $5 тэрбум өндөр оруулж байгаа юмнууд байна шүү дээ. Саний шиг юмнууд. Энэ нөгөө битэр нөгөө хөгжмийн сонирхол мэдрэмж тэгээ хүний хөгжмийн сонирхлын тухай маргах албагүй гэж нэг үг байна. Битэр зөвхөн өнөөдөр хоёр одоо найзын хувьд бодлоо солилцож байгаа. Тэгээ яг битэр бол нэг юм их өдөр болгон уулзаад жүжигсэн нэг тийм алсын одоо татах хүч гэж байдаг шүү дээ. Тэгээ би өнөөдөр бас нэг найзаагаа санаад урьсан. Тэгээд би Бобрын нэгдүгээр царай зүсийг харж байгаа. Чиж одоо миний царай зүсийг харж байгаа. Хоёрдугаарт ингээд нэг 60 мар хэлбэр 60 даваад ингээд ихлэхлээр хүний нэг юм хувьсэл гэж би ойлгодгийг те хувьсэл evolution гэж шүү дээ. Тэрнийг би сонирхдаг. Яг сүүл хүний үзэл бодол яаж өөрчлөгдөж гин үү, зогсчод байна уу те. Энэ шиг онцлогтой юм байгаа ш. Над бол цикл гэхэд би чамд нэг юм ярьдаг ш. Ингээд ийм санагдаж байна. Бянт шиг тэрэн дээр байгаад яг одоо бол энэ ш дараа. Би их өөр юм хардаг болоод. За. Жишээ нь би энэ үйл үсгэлэн дээр бэлдээд өөлжин суусан л да. Зурж. Тэгэхэд би энэ үйл урд нь хийжсэнээс маш их нэг сурсан. Сурсан гэж тийм ээ энэ нэг сонирм байхгүй. Урд нь хийжсэн нь би давтаж байгаа биш. Маш их юм сурсан. Тэгэхээр бидний амьдрал баг худалч хүнд одоо хэлж гин үү гэж би бодож тийм ээ. Ер нь бол одоо амьдрал за дууслаа гэж үздэг л буруу юм байна. Үгүй тэр нь бол байна. Тий. Гэтэ яг нас бол нас би бол хөвдөө бобро яг байдгаараа л ингээд өтлөе гэж боддог. Чийч бас тийм бодолтой л байдаг тий. Живтэр одоо ус мүсээ боддгоо яг л нэг юм кадрууч шүү дээ. Тэгээд тэр тухайн хүмүүсийн эрхийн асуудал. Тийм ямар өнгөөр бодно уу яана уу те. Би бол зүгээр л үтлэх жамаараа л үтлээ. Яг жамаараа л яваад үтлээ. Тэгэхдээ сэтгэлээ аль болохоор залуу байхыг хүсдэг тийм ээ. Энэ талаар бол одоо юу их зөвлөхөн чаашиж бидний үеийнхэнд ер нь бол нэг тийм одоо дөрөв битэр нэг юм гиний юм шиг мөртлөө бүх амьдралаараа сурж явд юм байна гэдгийг л бас махан дээр үзээд байна. Тэгээ сураал шинэ юмыг одоо хүлээж авах чадвар их тийм хурц байх хэвээр. Тэр утгаар бол миний найз бол одоо сая дөнгөж хэллээ шүү дээ. Би их маш их юм сурлаа гэж. Би ерөөсөө бүх юмыг сурцсан гэж бодох юу хэлж байдаг. Тэгээ би нэг үгнээс айдаг байхгүй. 60 хүртэл үр жухоор 61-т өгдгийг гэж. Энэ чинь одоо би чинь 64 хүрэх гэж байна. Тэгэхээр чинь болоогүй гэж бодоод байна шүү. Ахын дээр тийм юм бити яриа. Нэг юм их байн санагдчих шүү. Одоо тэгээд нэг уран бүтээл гэж яриа л да. Тэр завсрын машин сонирхох тэр цуглуулга хөөцөлтийн тэрийг бол би зүгээр орхичээ. Дараачийн одоо сурсан мэдснээ цааш нь өргөжлүүлэх тийм ээ. Ийм бодлууд хийж дуустдаггүй манай Бобрын хувьд. Мэдхгүй тэгж байгаа нэг өдөр үзэсгэлэн гаргана гэж солиороо сууж ичмээ тэгдэг шүү. За би одоо үзэсгэлэн гаргалаа шоу л гэл. Ихтэй би хэлсэн л бол яг хэлсэндээ гаргав. Тийм ээ тий. Тэр сайхан чанар. За өөр тэгээд шаруу мартар сонь сайхан юу вэ? Хүү юу ахтай одоо тэгэл манай тэнийг ч одоо ингээд айлууд одоо божигн
Одоо ингээл бужигч эхэлнэ шүү дээ. Тэгэхээр би зүхтаанд Хаашаа зогтоо хөдөө явах. хөдөөл явж байна. За. Энэ жил хаашаа явах чинь. Энэ жил тэгэл явна да төлөвлөгөө их л байна. За. Өвөгийн үүрэг ямар вэ? Өвөгийн үүрэг бол хурж ирэхээр нь хэд үнсэл тэгэл няцаал. За. Толгой эргээл явахаар нь хөвгдөд явахаар нь баярлаа сууж шүү дээ. Ирээч гэж утасч ирүүлчихэл тэгээд хэд хүжигнээд ирэхээр нь тэгэл галзуурч эхэлж байгаа. Зургийн авьяастай хөвгдөд гарч ирэх нь үү? Гэхдээ хоёр ачуул аюул зураад байна шүү. Зураад байна. Тэгээ хөөгтийн зурдаг юмнууд л зурж ийн л Тэ. дээ. Зуршин хараад ахаар арга барилыг хараад ах хэрэгтэй. тий хараад ахад их сэтгэлгээ нь өөр санагдаад байгаа. Сэтгэлээс гадна энэ хүүхд нэг ямар нэгэн өгөгдөхүн байна гэдгийг би бол олж хараад байдгийг. Хөгжүүлэх хэрэгтэй л байна л да. Тэр нь хүн болгон зураач болж төрдөг юм биш юм уу? Аа. Тэгээ орчин үеийн хүүхдүүд бас их ухаантай болчихжээ. Одоо манай хүү бэр хоёр бол хүүхдийн төлөө бол бүхний зориулах юм. Бүтсээ трахс үтсээ өдр тэгээд лист шаавч авсгатна. Гэхдээ одоо адгийн ачх нь бүтсээ өдр одоо газрын листний дугуулантай. Энэ хоёр хүүхдээ аваа явчих. Тэгээд надад очихгүй. Нэг бол бассейнтэй. Бидний шийдэд тийм байлуу. Сая Америкт монголчууд амьдралыг харахад ер нь бол хүүхдийг бол маш их тийм завгүй байх утгаараа. Тэгээ Америкчууд чинь ингэдэг юм. Нэг цагаас илүү ерөөсөө хүүхдийг ядрахгүй. Тайлбар дуулан бассейн биш. Нэг цаг, максимум нэг цаг тэрнээс илүү болохгүй. Хүүхдийг ер нь тэгж очилж одоо яадаг нь бол магадгүй тэрний шинжлэх ухааны үндэслэлтэй л байдаг баг тийм ээ. Би бол ерөнхийдөө бидний үе бас өөр байжээ боб. Тийм өөр байсан. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад те өөр шаардлага тавигддаг байж. Тэрнийг өнөөдөр заавал бид өнөөдрийн үед одоо нялзаагаад байх бол утгагүй тийм. За тиймэрхүү сантай нэг. За тэгээд би тэр ингээд өнөөдөр жоохон дэмирлээ гэж ярил л да хоёлаа. Тэгтээ манай үзэгч олонд бол бас нэг юм тодорхой хэмжээний өөрсдийнх нь бодол санаа нь бас нэг өөр юм боддог байж таараа. Тэгтээ яг хүмүүс нэг юм бид тэртэй санал нийлэхгүй юм зөндөө л гарч байгаа баг. Тэр нь бол байдаг л асуудал. Санал нийлж байгаа юм ч байдаг л баг тий. Тэгээ энэ богинохон хугацаанд бол би өнөөдөр ингээд найзтайгаа нэг жоохон чөлөөтэй ярилцлага дэлгээд авчийл гэсэн ийм юм байна. Тий. Зүгээр. Найзтайгаа уулзсан юм чи ковид тэгээд энэ чи битэр нэлээд удаа хугацаанд уулзсан шүү. Тэгээд ингээд уулзаад ярилцаад суух сайхан байлаа. Тий. Тэгээ би бол 100 очихгүй даа. 100 бол 100 биш. Өвөл нэг байдаг. Өвөл би очлаа гэж үздэг шүү дээ. Тэгээд нэг бас нэг юм сонин цас их надад их сайхан санагддаг. Нэг аав маань ингээл чарган дээр намайг суулгаад ингээл миний тарих ухаанд үлдсэн байдгийн тэр. Тэгэл ягаад чи нэг юм өвлийн тийм уур амьсгал надад ингээд их гоё дурсамжтай санагддаг. Тэгээ яг дандаа цас орох биш. Дандаа салхилаа шуураад авах биш. Бороонд их дуртай. Тийм ээ. Чамд сагуур айд үлэр нь одоо өвлөө намар ихгүй санагдав. Намар гоё санагдав. Зураач болоод тийм үү. Намрын нэг өнгөнүүд их гоё шүү дээ. Яг өвс ингээл шарлж явах үеийн өнгөнөдлөх гоё. Тэгээд тэр үед чинь нэг тийм алаас нэг гоё байдаг. За ингээд цаг маань боллоо. Хоёлаа тэгж байгаа дахиад нэг хэсэг хугацааны дараа дахиад уулзсан да. Тэр одоо үсний өнгө ямар болох вэ?
зургийн хэлбэр ямар болох вэ? Сонсдог хөгжим юу болох вэ? Тэ вэ? Гэдэг шиг. За нэвтрүүлэг маань хөгжмийн тийм булангаар төгсгдээ. Ямар хөгжим байна вэ? Чиний оролцсон хөгжим энэ төр байна уу? Сонирхолж. Гитар тоглоно гэж. Тэр чи одоо болсон шүү дээ. Одоо гитар тоглохоо байлаа. Гэтэ гитар байдаг нотгийн дээрх гар марч ивэлхээ байсан шүү дээ. Гэтэ нэг хөгжим биш шүү. Тийм. Би тэрийг явуулъя. За тэгвэл тэр хөгжмөр шин хоёлаа ярилцлага сайхан өндөрлөөд тэгээд дараа олцлоо. Найз минь баяртай. Өрж сайхан ярилцаж сэтгэлээ нээж суусан. Энэ боломжийг олсон найзлаа баярлалаа.